За өрөө тууртай хамтаа байсан баярлалаа. Би тэгээд хом тур бичлэгийг үзэж байгаа бол миний батхыг бити анзаараарай. 0-ийн өрөө. За энэ орон хаанаас авсан бэ гэж юу ихэн ч асуугааг байх хэрэгтэй. Энд миний бойдам пайн, энд миний сандал байна. За тэгэл ингээл болоо. Өрөө. Энд чинь хом энэ also миний орон. Хом тур бичлэг хийх гэж байна. За манайх ингээд ороод ирдэг байгаа. Эндээ юм гэрэлтэй. Гэртэн дээрээ дарлаа. За энэ миний дэлхүр байна. Миний зонтог байна. За хамтлаа. Тэгээ шууд эндээс клозет маань золгодог байгаа. За би жоохон замбраагүй л байгаа. Гэтэ бүр замбраагүйгээс арай жоохон дээгүүр байгаа. За ингээд бэждэг байгаа. Надад бол жимийн хувц амар ихэдэг. Эдгээр ингээд бүгд миний жимийн хувцаа. Эндээс дэшээ эдгээр бүгд ингээд жимийн хувц байна. Энд дандаа миний ийм тот байгнууд байж гин өнгөрөө. Ер нь бол ийм байгуудыг амар их ашигладаг. За нэг ингэж харагдчихээн. За энэ манай мөсийн цамц байгаа. Энэ нөгөө нэг сургууль алган чинь нэг мерч цамцтай байдэн штэ. Би манай мөсийн энэ мерч цамц бол амар гоё. Би энийг хаяад өмсдөг байхгүй. Мишель Амазонко хийжсэн. Энэ минь үнэхээр гоё. Би гадаадд одоо энэ Америкийн сургуулиудын мерчийг харахад ийм мерч ер нь бол харж байгаагүй. Амар шууд хом тур хийжсэн өөр сэдв рүү ороо явчихдаг тийм. За ингээд closet хаагаад иш ингээд коридор явдаг байгаа. За ингээд манай шууд галтгооны хэсэг эхэлсэн юм чинь эхэлсэн байна. За ингээд галтгооноос шууд миний өрөө ингээд танах ингээд лолоо юм уу гэсэн чи тийш ингээд лолоо өрөө гэдэг шиг тийм. Галтгооноос сайхан эндээ ингээд аяга угаал сайхан нар марч харахад амар гоё харагддаг. Хоёр тийм том цонхтой. За ингээл шууд манай 0-ийн өрөө чи ингээ харагдаж байна. За би энд харагдаж байна. За би бол нүүр амаа бодоогүй зүгээр л энэ дэр батг гарсан нэг иймэрхүү царайтай хүн явж байна. За ингээд манай 0-ийн өрөөний хэсэг маань нэг ингээл болоо. За манай галтгооны би бол галтгооныхоо хэсэгт бол 360 720 одоо хэд байдгийг те иргэдэг байгаа. За ингээд миний өрөө харагдаж байна. За та нар энийг ингээд гайх чиж магадгүй. Энэ тэр ард нь орных нь ард нь юу байгаа юм бэ гэд. Энэ болохоор юм нэг хүний матрас байгаа. Тэгээ хаяа манайд ингээд найзууд ирэхээр ингээд унтчихдаг тийм матрас ахгүй юу. Тэгээд за энэгээр миний одоо хэрэгслүүд байна гэж. Бичлэг хийхдээ хэрэгэлдэг хэрэгслүүд байж гин. Тэгээд миний ор маань нөгөө нэг ингээд юу гүнжин орохгүй ингээд юу цацаг юм унжуулдیں۔ Тэгээд тэрийг нэг унжуулсан тэгсэн чинь амар тийм зайгүй харагдчихсан. За ийшээ бол гадаа ингэж харагдчихээн. За эндээс ингээд нэг хөөрхөн жижигхэн будантай, нэг тийм сандалтай, бас нэг тийм юмтай. За ингээд гадагшаа бол яг ингэж харагдчихээн. Миний орны хажууд юу байгааг харцгаая. Яа, энэ миний багын зураг байна. Би ийм багта ийм хүн байсан байна би. За энэ одоо хэдгээр ангийн зураг юм бэ? Мэдгүй.
За миний bestie Пүүжа харагдаж байна. За энэ Вашингтон DC-д 23 онд амьдарч ирсэн байна. Энэ нэг Cry Baby биш энэ чи юу вэ? Мартсан байж тээ. За ийм бол маань орны маань хойдол нэг иймэрхүү 3 зураг байж гин. Йоо энэ дэр бол бүр үнэхээр гоё дэр заяа. Энэ IKEA-гаас авсан ийм нимкэн заяа, ийм нимкэн. Би нөгөө ийм зузаан дэр дэрлж чаддгүй юм билээ. Тэгээд ийм зузаан дэр аваад тэрийг нөгөө буцаах хугацаа өнгөрөөд тэгээд ингээд дэрлэхгүй ингээд байж идэг. Би одоо энийг л дэрлдэг заяа зөвхөн. Зузаан эдгээр болохоор ингээд аль нимкнийг авсан ч гэсэн ингээд томорсон бөмбийцэн тэгээд юу яагаад гэдэг юм. Хойноос дагдснаас халаад идэв. Өө за манайхан тэгээд энэ даавуу штий бүр ингээд энэ хоми гэсэн энэ газрын даавуу ахгүй амар гой зөөлхөн заяа. Энэ даавуунд унах юм бол тэгээд хизэж босмооргүй санагддаг тийм нэг хөвөн шиг зөөлөн. Тэгээ бас эн чин дажгүй үнэтэй бас тэр тийм гой тухтай зөөлхөн болохоор. За нэг ийм гэрэл байна. Нямагч өгсөн надаа энэ гэрлийг. За энэгээр ингээд манай гэр бүлийн зураг байна. Энд дээр манай баг дүү байхгүй байгаа. За манай нуужийн эгч маань байна. Ингээд манай олон найзууд маань байна. Ингээд би ингээд найзуудтайгаа авахулсан зургнууд байна. Энд дээр нөгөө би нэг фотошут авахулсан. Тэрний маань зураг байна. Энэ бас тэрний маань зураг байна. Одоо энэ чинь ингээд 26 насаар ийм зурганд мөнхөлж үлдээсэн юм. За энэ Америкт анх ирснийхээ дараа нэг юм байжээ. Энэ болохоор 24 оны өвөл DC татсан байжээ. Энэ болохоор Чикагод эйжен залуудаа гэдэг зураг байна. За энэ бас тийм зураг байна. За энэ бас тийм зураг байна. Дандаа л би вэ. За энэ миний хамгийн хөөрхөн гарсан цээж зураг байгаа. Энэ зураг миний паспортын зураг байгаа шүү. За тэгээд ийм нэг булантай эндээ. За гадаа бол нэг иймэрхүү харагдаж байна. Манай цонхоор намайг Instagram дээр дагдаг хүмүүс бол энэ цонхоор ингээд зөндөө харсан байгаа. За гадаа нэг иймэрхүү өнөөдөр жингөл бүрхэг байлаа. За энэ бол манай байрны сандик гэдэг хэсэг байна. Энд хүмүүс байж ин тэнд ингээд зүгээр ус байхгүй ч гэсэн биеэ шарж болно. За тэр нэг юм дөрвөлжин дээрээ нэг юутэй юу байгаа зү дээрээ нэг өвс өмстэй одоо тэр хоёр модны энэ хоёр модны энд нь харагдаж байгаа. Энд чинь нөгөө нэг миний явдаг гэсэн жим маань шүү дээ. Тэгээ жим дотор пул байдаг. За ингээд би ерөөдөө яг энэ барилгатай адилхан барилга дотор амьдардаг гэсэн үг юм аа. За энэ манай буудан гинэ биш. За энэ бол ширээ. За энэ ширээ чи хамттаа энэний нэг хэсэг нахгүй тий би орныхоо буланд тэгээ тавьчихсан. За энэ бол айгүй хөрхөн. Уг нь бол энэ чи ингээд дээр нь суудгүй ингээд декор олгож авсан байхгүй юу. Тэгээд нөгөө яах вэ? Сандал байхгүй учраас зочид тэр суулгасаар хагаад ингээд шалчигаад бүр ингээд шалчигаад ингээд налчицсан юм аа. За яах вэ? За энийг бол Amazon-оос авсан. За энийг бол Target-аас авч ирсэн. За энэ сандлыг нь штэ. Ханаас авлаа? Шэнээс авсан штэ. За өөрийгөө ингээд харуулж агаад харуулж байгаад ярьчих гэж бас бодлоо. За энэ бүдэн бол харагдаж байгаа нь айгүй гоё харагдаж байгаа. Зөөстэй нэр амар хөөрхөнтэй, cute харагдаж байгаа боловч надад миний хувьд бол суухад жоохон юу гэдгийг хэцүү гэдгийг. Яагаад гэвэл штэ. Одоо би сууж харуулъя л да тэнд очиод. Илүү. Ингээд чи. Анаа. Лоболж нь жоохон дэшээ байх хэрэгтэй юм уу? За, ингэж харуулъя заяа. За ингэж суулаа гэж одоо энэ дэр би бараг нэрнээсээ суудаггүй юм байна. Тэсээ энэ дооч нь шууд ингээ унах
унчих гэдэг юм шиг нэтрүүс төгөлдөг байхгүй. Энд дээр нэр ингэж сууж ерөөсөө ингэж ерөөсөө үзээгүй шүү дээ. За ингээд би бол ингэж хөвдөл ингээд энэ дуусаа. Энд дээр том бүкстэй 2 хүн суугаад тэгээд ерөөхдөө ингээд дүүрнэ. За энэ сандал маань бол маш хөөрхөн. Амар тийм эвтэйх мэд. Тэгээд би чи энэ дээр ингээд суугаад чи доотлон ингээд эргэж мэдээ заяа. За тэгээд иймэрхүү байна. Тэр сандлыг нь болохоор би шинээс авч ирсэн нэг $147 ч илүү тиймэр авч ирсэн. За энэ нэг юмыг болохоор $80 би Target-аас авсан. За тэр буудангаа болохоор хэдэр авсан бэ гэхээр бараг л $400 болсон. Тэгээд энэ чинь дэлгэгдэх гэж бас хэд хонсон. Би бас Instagram дээр reel оруулж ийсэн. За өөр тэнд юун дээр энэ буудан дээр байгаа 2 тэр хөөрхөн юу лээ Daisy дээр байгаа штэ. Тэрийг бас шинээс авсан шүү. За тэгээд штэ тэр миний хөөрхөн сайхан ургамал байгаа штэ. Birds of the Paradise гэдэг шууха гэд нэрлэлсэн би. За шууха цэцэг маань байна штэ. Бүр яг тэр будандаа ижлэгийн хэмжээний тийм намхан байсан. Тэгээ жил гарангийн дотор ингээд амар сайн ургасан. Бүр амар өндөр болсон. Бүр надаас өндөр байгаас тээ. Одоо би харуулъя заяа. За ингэж тавьж аваад харуулъя. Тэгшинтэй урах хэрэгтэй байна. За. Жаад. Юутай. За миний нэг үдийн ирээний л би авч ирсэн баха. Тэгээ надаас бүр өндөр болсон шүү. Yes. Ийм сайхан ургасан байна. Ингээ би сая хом төрийн ингээд гэрээ өдөржингөө цэвэрлэлээ бүрснээр амар балиар болсон байна. Йоо. За тэгээд ийшээ юу вэ харуулъя. За энэ бол манай толь. Миний одоо өглөө өдөр орой өвөл 100 намаргүй селфи хийдэг, зургаан авдаг толь маань энд харагдчих байна. Энэ толь чинь хэдэн метр юм бэ? Бараг 2 метр толь байгаа. За энэ толийг хаанаас авч исэн гэдгээ би та нарт хэлье. За камер эргүүлдэг. За явж гэнэ. Явж. Тас харагдах юм. Дахиад юунд таруулахаас. За угаасаа ингэж ардаас ингэж гэрэл цохоод би угаасаа тасаар харагдах нь ойлгомжтой юм байна. За энэ толийг би Тэмүүгээс авч ирсэн заяа. Тэгээд нэг юм нь болохоор энэ бол нөлөөтэй. Ингээ хоошоо ухрахаар миний хөл ингээ богинохон болчин заяа. Урагшаа ингэхээр миний хөл ингээ урт толчин заяа. Жаахан тийм нөлөөтэй толь байгаа. За би энийг ингэж ярих болохгүй байна. За тэрээр энэ толь маань тийм юмсан жайл гиз мэдээ татаад ёо хөглөө. За миний тэгээд энэ бол миний орвайн энд миний бойдампайн энд миний сандалван. За тэгэл ингээл болоо. Энэ чинь хоом тур биш өрөө тур юм штэ. Өрөө тур. За яа. За тэгэл нэг иймэрхүү манай галтгой шууд ингээд эндээс ингээд харагддаг. Тэгэл би эндээ баахан хоолыг л дээ. За нэг иймэрхүү хөөрхөн бяцхан танилцуулсан бичлэг боллоо. За өрөө тууртай хамтаа байсан баярлалаа. Би тэгээд юу ч тавилгагүй байхад нь ингээд гэрээ ингээд тогчулсан. Нэр энэ юуг хэлээгүй шүү дээ. Энэ хевсийг нь шүү дээ бас юунаас авсан шүү дээ. Costco-ос авч ирсэн шүү дээ. Costco-гийн хевс нь амар гоё хямдхан байт юм хэлээ заяа. Энийг чи хэдэн доллараар авлаа? Энд чи нэг Amazon-оос эхлээд хевс хаасан чинь таалагдаагүй амар жижигхэн ирсэн. Тэгээд эн чинь болохоор нэг $57 ч илүү заяа амар хөөрхөн. Тэгээд ийм бэж өнгөтэй. Тэгээд бэж исэн. Өөр ч за энэ орон хаанаас авсан бэ гэж юу хин ч суугаагүй хальтай.
За энэ ороо болохоор би нэг айлт рүүмэтр амьдардаг гэсэн. Тэгсэн чинь тэр айлт амьдарч исэн эгч нүүхээр болоод тэгээд намайг энэ орныхоо энэ фреймийг авах уу гэхээр тэгээд авч исэн. Тэгээд матрасаа бол Amazon-оос авч исэн. Энэ миний онцлог матрас бол маш эвтэйхэн байдаг. Айгүй эвтэйхэн заяа. Үнэхээр гоё. Тэр цаатлын жижиг матрас бас юуныг IKEA-гийнх бас амар гоё эвтэйхэн байдаг. Өөр чинь хэлээгүй юм юу байна? Тэгэл болоо. За миний өрөө тууртай хамттай байсан та бүхэнд баярлалаа. Баяртай. Subscribe хийгээрэй, лайк дараарай. Тэгээд би дараагийн бичлэгээр нөгөө өөрийнхөө тухай өөрийгөө илүү танилцуулсан тийм бичлэг хийх болно. За, bye bye.